Манайх Орхон аймгийн 14 дугаар сургуулийн төвшин жаргал багштай 11-ийн байнгын сурагчд байгаа. Тэгээд ахлагч Жамалдорж өвхтэй Тамир байна. Сод 2 өвхтэй төш. Өвгөө өвхтэй ус 2 байна. Дааж өвхтэй цэсэрд байна. За одоо. За тэгээд дэлхийн нийтэд танигдсан коллегат гэх он хор тавдар үүсэх бодистой баталсан. Тэр тухайн бодисыг трэклаасан гэдэг. Тэр нь болохоор хүний арьсанд хурдан шингэдэг, гормоны үйл ажиллагаанд цаад учруулдаг. Тэгээ бусад оонуудад ч гэсэн энэхүү бодис агуулгадаж болзошгүй. Мөн бүхоонд фотор гэх бас бодис агуулгадаг. Фотор нь бөөрийн өвчин, артрит, хүүхдийн IQ муудах гэх мэт олон сөрөг талтай. Үүнийг Британий Манчестерийн их сургуулийн шүд нэмж баталсан. Манай онд нь 5 төрлийн бүтээгдэхүүн орсон байгаа. Нэгт нь сод, хоёрт нь синамон, гуравт нь гааны тос, дөрөвт нь нүүрсэн харим, тавт нь коконот ойл орсон байгаа. Сод нь болохоор хоол хүнс, гоо сайхан хэмт маш олон зүйлд хэрэглэгддэг. Бөгөөд тэгээд шүд царилгаараа маш их давуу талтай. Хоёрт нь нүүрс ус маань шүд царилгаас гадна амны pH-ийг тэнцвэржүүлж шүдийг хамгаалдаг нь давуу тал болж байгаа. Тэгээд синамон нь болохоор бүх төрлийн өвчнөөс сэргийлдэг. Бүх төрлийн өвчний эсрэг үйлчлэгтэй учраас тэгээд амны нөгөө салстыг цэвэрлэж өгдөг. Тэгээд цусны эргэлтийг сайжруулдаг. Тэгээд коконот ойл нь болохоор бүх төрлийн вирус, бактери эсрэг үйлчлэгтэй учраас шөнө аманд ингээд маш их ингээд нэм бактери ингээд үржиж байдаг учраас өглөө тэрийг ингээд коконот ойлоор амаа зайлахаар амны бактери 100% уснаа. Манай энэ од маань гааны тос орж байгаа. Тэгээ гааны тос нь хүний шүдийг ариудах ба тайвшруулах үүрэгтэй. Манай энэ оо маань идэж болдог. Яагаад идэж болдог вэ гэхээр хүн бүр шүдээ байхдаа угаасааооныхоо 2% иддэг. Тэр иддэг он хүний биед маш хортой болохоор бидний энэ оогоо идэж болдоор хийгээд хүний биед ямар ч хор нөлөөгүй хийж байгаа. Ямар хичээлийн юугаар дэлгэрүүлж үзсэн мэхээр химээр түлхүү үзсэн. Тэгээд ер нь химийн хичээлээр түлхүү судлаад оогоо хийсэн байна. Бид оогоо өөрсдөө туршиж үзсэн. Өөрсдөө биеийн дээр угаагаад тэгээд өөрсдөө угааж үзсэн. Эхний ид дээр бол юмнуудын жоохон их хийгээд жоохон тийм л. Тэгээд эхний ид дээр фейлдээд тэгээд сүүл рүүгээ тааруулж хийгээд ер нь таж болсон. Манай ноо маань идэж болдог. Тэгээд би өөрөө идэж чийдөө тий. Яг л зүгээр л. Гэтэ арай л гайгүй бусдыг бодвол. Энэ манай шингэн багтай бустайгаа бодвол арай бинд тийм ач тустай л байхгүй. Оны найлганд маань коконот ойл орсон байгаа. Тийм болохоор хайлж тэгээ буцаа зарцдаг. Тийм болохоор хөргөчөнд хадгалж тэгээд жохон зарцгаар нь сойцон дээр тавиад угаачна. Энэ оо маань болохоор ингээд 5 орцтой. 5 орцынхаа эхлээд 4 орцын эхлээд найруулна. Тэр дөрөвт нь болохоор 250 г буталсан нүүрсэн юм. Тэгээд 100 г сод, тэгээд 5.5 г синемон, тэгээд 180 г коконот ойл орсон байгаа. Тэгээд энэ дөрвөө сайтар холсны дараа дээрээс нь гааны сэнгэнсэн үнэр оруулахын тулд 50 г гааны тос хийгээд тэгээд энэхүү манай эко эрүүл оо маань бий болно. Энэ сайн царцааг болохоор бас. Энд шууд ууч шин зааварх юм бол. За. Үр дүн яг тийм хурдан гарахгүй ч гэсэн яг өөртөө шүдэн дээр туршаад үзвэл гарсан гарах хаа. Тэгээд бид нар энийг сая шоколад болгоод янз бүр болгож гисэн одоо тэгээд
Одоо нэг хөөсөрдгүү гэх юм шүү. Химийн бодис. Тийм. Он бол бусад оонууд ингээд бүх оонууд ингээд амд хөөсөрдөн шүү дээ. Тийм их хөөсөрдөг оонууд илүү их тийм химийн бодистай байдаг. Бидний хийсэн он болохоор ямар ч химийн бодис агуулаагүй яг тийм гар доорх материалаар хүний амьдрал ашигладаг тийм зүйлэр хийсэн болохоор. Тийм болохоор хөөсөргүй ч гэсэн амны үндийг сайн зэвэрлэж байгаа.